За тэгэхээр хүү итгэж хүн болгон за пасторудаас гадна итгэж хүн болгон манай чуулган илүү том чуулган болоосоо илүү алдартай чуулган болоосоо олон хүмүүс олон янз бүрийн насны хүмүүс ирдэг чуулган болоосоо илүү том байртай болоосоо гэж ер нь бол боддог. Тийм шүү дээ тийм үү? Танаас асуумаар та нар ер нь тэгж боддог уу? Хүн болгон тэгж боддог баха. Тийм үү? За яг хөө зарим нь бол яг тийм одоо яг өөрөөсөө гараагүй гэж магадгүй, өөрийнхөө асуудлаасаа гараагүй, өөрийнхөө амьдралаасаа гараагүй гэж магадгүй. Гэхдээ чуулганыгаа боддоо та нар бас ямар бодолтой байдгийг энэ асуултаар дамжуулаад өөрсдийгөө бас нэг хараасаа гэж хэлмээр байгаа. За тэгэхээр хүмүүс том чуулганыг бодохдоо бол том байр, том хөдөлгөөн, том хөтөлбөрүүд олон зуун хүмүүстэй цугларсан авраг том одоо хөтөлбөрүүдтэй мундаг хөтөлбөрүүдтэй заадаг багш нартай одоо эрх мэдэлээр номлоллоор бол төсөөлж идэг. Энэ бол нэг талаас нь харуул одоо байх ёсны зүйлээ гэж бас хэлж болно. Гэхдээ Библиэс харах юм бол бид тэр том чуулган, тэр агуу сэргэл, тэр агуу чуулган юунаас эхэлтэй вэ гэхээр жижигхэн бүлгүүдээс эхэлсэн байдаг. Тэгэхээр энэ дэлхий дээр байгаа аливаа том байгууллага, корпорацууд гэсэн бас бүгдээрээ гинт том зүйлээс ерөөсөө эхлэегүй байдаг. Тэрний мэдээж өв залгамжлах зүйл гэдэг байдаг боловч тэр өв залгамжлал анхны их сурвалж нь бол жижигхэн зүйлээс эхэлсэн байдаг. Жижигхэн зүйлээс эхэлсэн байдаг. Тэгвэл чуулганы том сэргэлт чуулганы одоо өөрчлөлт өсөлт бол юутай холбоотой вэ гэхээр яхахгүй нэг жижигхэн хэсэг хүмүүсээс эхэлдэг гэж хэлж байна. Үүнийг бол бид нар юу гэж хэлдэг вэ гэхээр self group эсийн бүлгээ гэж нэрлэдэг байгаа. За чуулган ч гэсэн бас сүүлийн эсийн бүлгүүд хоорондоо нэр өгөөд нэр өгөөд хоорондоо бас ингээд цугларч удаа сурж эхэлж байгаа гэж хэлж болно тийм үү. Бид нар анхны чуулганыг харах юм бол тэд нар хоорондоо өдөр болгон сүм цуглараад тэгээ хамтдаа эзний үгийг сонсоод тэгээд хамтдаа нөхөрлөөд хамтдаа хуваалцаад хамтдаа залбираад явчихсан тийм үү. Тэд нар энэ үйлдэлүүдийг тэдний энэ өөрчлөлтүүдийг хараад тэр жижигхэн цуглалтуудыг хараад хүмүүс үүдэл айц зэмээдтэй болоод тэнд бурхны гайхамшиг болоод тэр цуглалтанд очиод хүмүүс өөрчлөж байгааг хараад бурхны гайхамшиг хараад хүмүүс яасан бэ? Айц хүчтэй гайхамшиг байгааг хараад бүр шагшиж байсан. Тэгээ зогсоогүй тэд нар сүмдэл зөвхөн цуглараад зогсоогүй тэд нар яасан бэ? Гадагшаа гарч эхэлсэн. Тэд гадагшаа гараад байгаа зүйлүүдэд хуваалцаж ирсэн. Тэдний хамт байгаа зүйлүүд нь ерөөсөө нэгэн нийтийг нэгнийхээ төлөө гэдэг алдартай Карл Марксийн одоо зарчим байсан гэж хэлж болно. За тэгээд яасан бэ? Тэр зүйлүүдийг хараад тэдний хамтдаа амьдарч байгаа хамтын амьдралаар тэр бүлгүүдийг хараад юу болсон бэ гэхээр тэр жижигхэн бүлгүүд бурхны оршихуй байсан. Тэр жижигхэн бүлгүүдээр дамжуулаад эзэн хамаг ардыг хайр хүндэтгэл хийгээд аврагчдын тог тэдний дээр нэмсээр байсан гэсэн үг гарч байгаа гэж хэлж байна. Нэмсээр байсан гэж хэлж байгаа. Тэгэхээр бид нар ч бас өнөөдөр эсийн бүлэг гэж жижигхэн бүлэг 5 зургуулаа 7 8-уулаа цугларч байна. Тэ? Манайх апро зург юу асуусан байгаа юм. Тэ? За тэгэхээр яг уу тэдгээр зүйлүүд нь тэр цөөн хүмүүсээс эхэлсэн гэж бас хэлж байна. Үүнийг бид нар эсийн бүлгээ гэж нэрлэж байгаа. Тэгэхээр тэр хүмүүс бол зүгээр нэг сонсдог хүмүүс бас биш. Тэд нар сонсоо залбирдаг. Тэд нар зүгээр л цуглараад одоо цугларалт хийдэг, хурал хийдэг тийм ярилцдаг хүмүүс бас биш. Тэнд хамтдаа сэтгэлээ хуваалцдаг газар гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл тэд яг чуулганы яг амийг бүрдүүлж байгаа. Чуулганыг бүрдүүлж байгаа чухал одоо хэсгүүдээ гэсэн утгатай зүйл юм. Тэнд бурхны үг хэрэгждэг юм а гэж хэлж болно. Тийм учраас өдөр болгон хүмүүс хүм цуглахыг, эсийн бүлэгтэй цуглахыг яс хүсэн тэмүүлдэг гэж хэлж болно. Тийм учраас эндээс бид нар нэг зүйлийг харах хэрэгтэй зүйл нь юу вэ гэхээр өдөр болгон сүм цугларж байна гэж ярьж байгаа. Хүн өдөр болгон сүмд очих чадахгүй шүү дээ. Ажилтаа, төлөвлөлтөй, амьдралтай гэж ярьж байгаа юм уу? Харин тэр эсийн бүлэг цугларахын тулд тэр эсийн бүлэг дотор нь бурхны амьд үг, тэнд нөхөрлөл, тэнд залбирал, тэнд бурхны үгийг хэрхэн хэрэгжүүлэх гэдэг тэр амьд юм сүнслэг тийм оршихуй байсан учраас хүмүүс яасан бэ? Тэр бүлэгт цугларахыг, тэр сүмдээ очихыг яасан бэ? Хүсэл эрмэлзлээр дүүрэн байсан гэж ярьж байгаа байхгүй. Тэндээс гарахтаа гал гарч ирсэн. Тэндээс гарахтаа өөрчлөлт гарч ирсэн. Тэндээс гарахтаа хуваалцах, бусад туслах тэр зөв сэтгэлүүд гарч ирсэн гэдгийг бид эндээс харж байна. Харин бурхан тэр үйлдэлүүдийг, тэр цуглалтуудыг хараад аврагчдын тоог өдрөөс өдөрт нэмсээр байсан гэж хэлж байгаа. Тэгэхээр тэр чуулган ямар нэгэн маркетинг зохиогоогүй, ямар нэгэн лаг хөтөлбөр зохиогоогүй. Тэр юу байсан бэ?
Эзэн өөрөө тэдний дээр эзний үг тэдний дотор ажиллаж байсан гэсэн утгатай зүйл юм. Тэд нар эзний үгэнд хайртай байсан, эзний үг сонсож байсан гэсэн. Тэгээд тэр сонсны дагуу үйлдэж байсан. Тийм учраас бурхан тэр чуулганыг яасан бэ? Хил хязгаар нь тэлж байсан гэсэн утгатай зүйл юм. Өнөөдөр бид нар чуулганы өсөлтийн талаар заримдаа чуулганаа өнгөрсөн жилээ хараад нөгөө хэд байдаг тэрний өмнөх жил ирсэн хүмүүс нь ирээд харахтаа хүмүүс нь өөрчлөгдсөн, бус хүмүүс нь хайцсан ч юм уу яагаад сэрэгдгүй өөрчлөгддөггүй юм бэ гэдэг ийм асуултуудыг их тавьждаг. Ялангуяа чуулганд 10 жилийн өмнө явж исэн хүн надад хараад чуулган дээрээ чуулганы төр төрхийг хараад намайг сошиал дээр актив байхад за чуулган алж байгаа бах таа л гэж бодох хүмүүс байдаг. Тэгээ ирээд харангуйтлаа их үед бас байдаг. Гэхдээ бид нар тийм зүйл санаа зовх зүйл биш юм аа. Өнөөдөр бол бид нар юу вэ? Илүү том чуулган болохоос том чуулганы тухай ярихаас илүүгээр бид нар өөрсдөө илүү амьд байх хэрэгтэй. Үгэн дотор, залбирал дотор, нөхөрлөл дотор, итгэл дотор амьд байх хэрэгтэй. Их юмд бурхан яах вэ? Таны бүлгийг агуугаар хэрэглэх болно гэж ярьж байгаа. Тийм учраас чуулганы хөдөлгөгч хүч бол юу вэ? Янз бүрийн хөтөлбөрөөс илүүгээр жижиг бүлгүүд буюу эсийн бүлэг юм а гэж бас хэлж болно. Эсийн бүлэг. Өнөөдөр бид нар эсийн бүлэгт мөргөл цуглалт тараад эсийн бүлэгтэй хамрагдаж байгаа. Тэгээ хуваалцаа сонсон зүйлээ хуваалцаж байгаа, бас сэтгэлээ хуваалцаж байгаа. Янз бүрийн асуудлуудыг бас бид нар тэр бүлэгтээ бол ярьдаг шүү, тийм үү? Гэхдээ тэр маань юу вэ? Миний хорогдох газар гэж хэлж болно. Миний сэтгэлээ нээх газар гэж бас хэлж болно. Намайг хүлээж авах газараа гэж хэлж болно. Чуулган томрох тусам хүмүүсийн харилцаа холддог. Чуулганы хөтөлбөрүүд ихсэж тусам хүмүүсийн харилцаач хүмүүс хүлээж эхэлдэг. Харин эсийн бүлэг бол хизээд миний байх ёстой газар, намайг хүлээж авах ёстой газар, намайг эзэнтэй уулзуулдаг газар, миний сэтгэл зүрхээрээ одоо өөрөөрөө байх газар бол эсийн бүлэг юм а гэж хэлж болно. Хүмүүс тэр газар өөрөөр байсан учраас анхны чуулган яасан бэ? Агуугаар бурханд хэрэглэгдсэн гэсэн утгатай зүйл юм. Тийм учраас бид нар чуулганыг төсөөлөхдөө зөвхөн барилга байгууллага те ямар нэгэн хурал зөвлөгөөнөөр төсөөлөх зүйл бол биш юм аа. Харин чуулган бол эсийн бүлгээр дамжуулаад амьддаг газар юм а гэж ярьж байгаа. Эсийн бүлгээр дамжуулаад. Тийм учраас жижигхэн эсийн бүлэгт агуу бурхан оршдог. Бид нар чуулганыг оршихуг бурханы оршихуг чуулганыг ерөнхийд нь ингээд ийм аавраагаар төсөөлөх гэдэг. Гэтэл бурхан бол тэр жижиг бүлгүүдэд байгаа тэр итгэлийн дагуу, тэр залбирлын дагуу, тэр үгийн дагуу хуваалцж байгаа нөхөрлөөр дамжуулаад бурхан оршиж байдаг гэж хэлж байна. Тийм учраас анхны чуулганы бүлгүүд бол зүгээр нэг итгэлийн бүлэг биш. Бурханы оршихугаар дүүрэн байсан гэж ярьж байгаа юм. Бурханы оршихугаар. Тийм учраас тэд нар юу гэж хэлсэн бэ? Тэд элч нарын сургаалт, мөн нөхөрлөл, талах ухаал залбиралд өөрсдөө зориулдаг байсан гэж ярьж байгаа гэсэн юм. Тэд нар өөрөөр тэдний цугларалт маш зориулттай байсан. Тэдний цугларалт нь маш тодорхой байсан. Тэдний цугларалт нь эзний үгэн дотор байсан. Өөрөөр тийм сүнслэг тийм нөхөрлөл байсан гэдгийг бол эндээс харж болно. Тийм учраас ах トゥ нар минь ээ. Та бүхэн эсийн бүлэгтээ илүү цугларахын төлөө хичээгээсэй гэж бас хэлмээр байна. Тэр газар бурхны оршихуг бий болохын төлөө та бүхнийг хичээгээсэй гэж бас хэлмээр байна. Бурхан нийтэд нь биш. Бурхан хүн нэгүртэй уулзсан гэж эсийн бүлгээр дамжуулаад тэр бүлгээр дамжуулаад бурхан биднийг өөрчлөхийг хүсдэг юм а гэж ярьж байгаа. Яагаад вэ? Хүн бурхантай ганцаархнаа харилцаатай байж болно. Гэхдээ амьдрал дээр хүн ганцаараа итгэлийн амьдралаар амьдрч чадахгүй. Заавал хин нэгэнтэй харилцаа үүсэж тэгээд яг уу эсийн бүлэг дотор бурхан бидний бие биесээр мэн дамжуулаад өөрчлөлт шинжилтүүдийг авралын ажлуудыг тэр хийдэг юм а гэж ярьж байгаа. Тийм учраас та бүхэн эсийн бүлгийн ахлагч нарынхаа хүндлээд, хайрлаад, байгааг нь хүлээн аваад тэгээд тэг чиглүүлгийн дагуу та бүхэн бурхны оршихуг бүрдүүлэхийн төлөө хүн нэг бүр дор доороо хичээ зүтгэж цуглараасаа гэдгийг ятгамаар байгаа юм. Амен. Бид нар бурхан ч гэсэн бас өөрөө эсийн бүлэг шүү дээ. Тийм үү? Бид нар эхлээд нэг дээрээс харах юм бол юу гэж хэлж байгаа? Эхэнд бурхан тэнгэр газрыг бүтээж гэж ярьж байгаа. Эхэнд Элохим тэнгэр газрыг бүтээсэн. Өөрөөр хэлбэл гурлаар оршигч бурхан юу вэ? Тэр эсийн бүлэг яасан бэ? Тэнгэр газрыг бүтээсэн, чамааг бүтээсэн, намааг бүтээсэн. Бид нар гэм нүгэлүүлээд далдах үе тэр яасан бидний төлөө хурал хийгээд яасан бэ? Авралын төлөвлөгөө боловсруулсан. Амен. Тэд нар удахгүй тэнгэр усад биднийг хүлээж авах тэд нар бэлэн байгаа гэж хэлж байна. Есүс ч гэсэн бас өөрийнхөө дагалдагчраас гэсэн 12 дагалдагч гүрв гэж ярьж байгаа. Гэхдээ юу вэ?
Түүний хамгийн чухал хүмүүс нь бол Петр, Яков, Иохан буюу бас тэр гуравтай илүү дотн байсан. Тэгээд тэр гурав нь цаашаа заавар зөвлөж байсан гэж хэлж болно. Тийм учраас юу вэ? Бурхан чуулган дотор жижиг бүлэг буюу 9 бүлгүүдээр дамжуулаад ажлыг хийхийг хүсэж байгаа гэж ярьж байгаа. Бид нар бодж үзье. Пастор хүнээс хамааралтай чуулган бол 50-60-аас хэтрэхгүй гэсэн үг байдаг, судалгаа байдаг. Ер нь бол 50-60-таагаа л яваад байна гэж ярьж байгаа. Яг тэгвэл пастор хүн болгонтой хүмүүс пастортай харилцах боломжтой. Харин 9 бүлэг болох юм бол тэр нь яг хэл хязгааргүй болчих гэдэг гэж ярьж байгаа. Яг тэгвэл пастор бол эзний үгийг л дамжуулах үүрэгтэй. Эзний үгэнд итгэвчтэй байх үүрэгтэй. Тэр номлолтой хариуцлага хүлээх үүрэгтэй хүмүүс юм. Та бүхэн илчил номдоос харах юм бол хүмүүс юу вэ? Үгийг дамжуулж ирсэн хүмүүс тусдаа эзний өмнө шүүгдэх тухай байдаг. Шүүгдэх тухай. Тийм учраас эзний пастор олон хүмүүстэй уулзах тусмаа янз бүрийн сорилтонд ордог. Сэтгэл санааны хувьд би ч гэсэн адилхан дараалал адилхан хүн шүү дээ, тийм үү? Ялгаатай юм болов гэж хүн шүү дээ, тийм үү? Би үйлдэнд бол нэнээр ханаад янз бүрийн нөхцөл байдлуудаа тэг контактуудаа тулгарч идэг. Гэхдээ би эзний үгэнд итгэвчтэй байхын тулд яг энэ зүйл 9 бүлэг тусуулт юм а гэж ярьж байгаа. Амен. Тийм учраас та бүхний 9 бурхан ч гэсэн бас энэ бүлгээрээ хамтдаа байхыг хүсдэг гэдэг та бүхэн чуулган дотор 9 бүлэг дотор хамтдаа алхаж, хамтдаа суралцаж, хамтдаа залбирч, хамтдаа өсөөсэй гэж бас хэлмээр байна. Амен. Харин сатан бол яадгүй биднийг сулруулахыг хүсдэг. Үл цуглуулахыг хүсдэг. Тэр ганцаардуулахыг хүсдэг. Тэр гонигтай гутраг байлгахыг хүсдэг. Өнөө цаг үеийн чуулганд ийм байдлуудыг оруулахын тулд сатан маш хүчтэйгээр яасан бэ? Оюун санаа руу зүрх сэтгэлээр үргэлж давталж идэг. Тэнд ялалтын үг ярих хэвээр. Тэнд эзнээс авсан үгийг хэрэгжүүлэхийн тухай ярих хэвээр. Тэнд урам зоригийн тухай ярих хэвээр. Тэнд гэмшлийн тухай ярих хэвээр. Тэнд сайн мэдээний тухай ярих хэвээр. Тэр бусдаа унсныг нэг босгох тухай ярих хэвээр байдаг. Харин гутрангал тухай, дандаа сэтгэлийн тухай, дандаа болохгүй бүтгүй зүйлийн тухай, бурхан ажилтгүй, бурхан хүрдгүй, бурхан байхгүй юм шиг юмнуудаа муу нэгэн үргэлж яриулах болно. Тийм учраас тэр 9 бүлэг яах вэ? Бүгдээрээ л яах вэ? Аавраа нэг өөр амсаал нь сул дураа байх болоо гэж ярьж байгаа. Тийм учраас 9 бүлэг ямар байх хэвээр? Сонсныхаа дагуу хэрэгжүүлэхийн төлөө ярьдаг газар болох хэвээр. Хамтдаа хин нэгийг хэрэгжүүлэхэд хамтдаа тусалж залбирлаар эхэлж тусалдаг газар болох хэрэгтэй. Амен. Би бинийгээ хизүү багтаа сонсож өгдөг газар болох хэрэгтэй. Амен. Өөрөөр хэлбэл яг өдөр болгон анхны итгэгчдээ тийш сүмрүү очтгийг адил очих хүсэлт тэр дуртай байдгийн адил миний 9 бүлэг гэсэн бас тийм 9 бүлэг болох хэрэгтэй. Амен. Би бүлэгтээ очимоор, би тэнд ярилцмаар, би тэнд хуваалцмаар, би тэнд хэржүүлмээр, би бурхнаас авсан ивэлээ ялалтаа талаглуудаа хуваалцмаар гэдэг газар бол 9 бүлэг юм. Амен. Та жолгоо бүх хүмүүс хэлж чадахгүй ч болно. Гэхдээ 9 бүлэгт хэлж болно. Амен. Ийм 9 бүлэг бол өсдөг юм а гэж ярьж байгаа. Тийм учраас бид нар 9 бүлгийн талаар зүгээр нэг хуваалцах, цуглах, урлаг ярих зүгээр нэг тийм гэж бодхоос илүүгээр тэр газар юу болох ёстой вэ? Бурхны оршихуйг дүүргэхийн төлөө, Бурхны оршихуйг тэр газар ажиллахын төлөө цугларддаг хүмүүс. Бурхан надад энэ 9 бүлгийг өгсөн гэсэн итгэлийн дагуу цугларддаг хүмүүс болох ёстой. Амен. Харин муу нэгэн бол хагалт нь бутрахын төлөө байдаг. Хүмүүсийн гадаад дүрх, өнгө дүрх, дуу хоолой, цайраа зус, гарал үүсэл ялгууртай байдлуудаар яг ба ийм байдлуудаар 9 бүлгийг айлуулах цуглуулахгүй байхыг хүсдэг. Айлуулах. Тэгээ бид нар 2 өдөр 9 бүлгийн талаар суралцж байгаа маш их юм суралцж байгаа. Ер нь бол бид нар суур тавьж байгаа учраас манай чуулганы 9 бүлэг болохоор хэдэн жил шаардлагатай гэдэг судалгаа гаргасан. Бид нар бол 3 жил шаардлагатай. Эхний 2 жил бол бид 9 бүлэг болохын төлөө ухтлээ зүтгэх болно. Тэгээ надад ийм мөрөөдөл байгаа. Би чуулганаа 300-тай болгоод 10 пастор төрүүлээд тэгээ чуулганаа байртай болгоод эзэн рүү очино гэсэн итгэл байгаа. Надад хорогдох юм байхгүй. Надад байгаа бүх зүйл бурхных. Тэгээ нас ахаад хөгшрөөд болсон доо тийм ухаарсан доо биш. Тийм учраас бид нар яах ёстой вэ? Энэ 9 бүлэг бидэнд үнэхээр хэрэгтэй. 9 бүлэг үнэхээр хэрэгтэй. Есүс ч гэсэн бас 2 болон 3-уулаа миний нэрээр хаан цуглаар би тэнд хамт байх болоо гэж хэлсэн байна. Амен. Энэ юу вэ? Бидний бүлгээрээ байхыг, хамтдаа байхыг тэр хүсдэг нэг юм а гэж ярьж байгаа гэсэн үг байна. Тэр ч гэсэн өвчлөлийн ажлуудаа хийхдээ нэгээр нь ганцаараа нь явуулаагүй шүү дээ. Чадвартайгаар нь бол явуулаагүй шүү дээ. Бүгдийг 2-оос дээш явуулсан. 2 нь хамтдаа явуулсан гэсэн утгаас болохгүй. Тэгвэл анхны чуулганы хүн чадал тэр цаг хугацаа орон зай тулаас соёл, цус
зориултыг туулаад улс төр хөгжил цэцгэлийг туулаад өнөөдөр яасан бэ? Тэр эсийн бүлгэнд явсаар хагаад мөрөд байр чуулган бий болсон юм аа. Энэ үгийг үргэлж ярих дуртай. Яг тэгвэл би зүгээр манай чуулган зүгээр нэг гинт бий болоогүй. Энэ бол маш их цус хөлс золиос зориултаар маш олон хүмүүсийн тэр бүлэг итгэлийн үнэмшлээр дамжуулаад өнөөдөр бий болсныг бид нар санах хэрэгтэй. Энэ ихлэл сүр нь бол Есүс Христийн тэр үнэт цусаар дамжуулаад бий болсон гэж ярьж байгаа. Бид нар Үүс номын 20 дугаар бүлгээс харах юм бол энэ чуулганыг Христийн цусаар худалдаж авч та нарт харгалзан хариуцуулахаар үлдээснийг битгий мартаарай гэж Паул дурдсан байдаг. Тийм учраас ах トゥ нар минь ээ, та чуулган дотроо чуулганаас сэргийхийг, чуулгандаа өөрчлөлт шинжилтийг авчрахыг хүсэж байгаа бол та эсийн бүлэгтэй хамтдаа байгаарай. Хажуунаастай гэцгээ эсийн бүлэгтэй хамтдаа байцгаая гэж хэлцгээе. Рик Уорныг бид нар мэднэ бол Рик Уорн пастор, зорилгоор зүтэлсэн амьдрал, зорилгоор зүтэлсэн чуулган, зорилгоор зүтэлсэн залуучууд, зорилгоор зүтэлсэн онцлог гэдэг олон номыг бичсэн байгаа шүү дээ. Одоо ч гэсэн тэр мундаг тийм лектор болоод явж байгаа тийм үү? Пастор хүн шүү дээ тийм үү? Рик Уорн. Манай чуулганы Рик Уорноор нэлээд амьсгалж байгаа шүү дээ тийм үү? Лидершип гэдэг олон юм сурж ирсэн. Тэр хүн юу гэж хэлсэн бэ гэхээр чуулган бол том танхимдаа хөтөлбөртөө биш юм аа. Чуулган бол жижиг бүлгээс хамаарч оршиж юм а гэж ярьж байгаа гэсэн. Тэгэхээр тэдний чуулган бол эсэл групп байсан буюу эсийн бүлэгтэй байсан гэж ярьж байгаа гэсэн. За. Тэгээ учраас та бүхэн яах ёстой вэ? Эсийн бүлэгтэй илүү хамрагдахын төлөө утга учраа та бүхэн тавиасаа гэж бас хэлмээр байна. За бид нар өсөхийн тулд яах ёстой вэ? Бид нар эсийн бүлгэгээ хайрлах ёстой. За тэгвэл нэг удаа хамрагдах биш. Бид нар амьдралынхаа хэм маяг болох хүртлээр эсийн бүлэгтэй хамрагдах хэрэгтэй. Энэ манай чуулганд болох ёстой процесс гэж хэлж байна. Чуулганд хүмүүс хурж орж ирэнгүүтлээ хаана юу хийгээ мэдэхгүй байх газар биш. Шууд эсийн бүлгүүд нь хүлээж авах газартай. Сайн мэдээ дамжуулах газартай. Дагалдуулалтанд хийгдэх газартай. Боловсруулалт нь маш ойлгомжтой байх ёстой. Тэгээ хүмүүс эсийн бүлэг чуулганд хурж ирээ шинэ хүн хурж ирэнгүүтлээ ерөөсөө энэ чинь намайг танихгүй би бас хүмүүсийг танихгүй юм байна гэдэг газар бол биш. Харин эсийн бүлэг болгон шинэ хүмүүсийг хурж ирэхэд тосоод уралдаад хүлээж авдаг газар болох ёстой. Өөрөөр хэлбэл энэ бол манай чуулганы хэм маяг болох ёстой гэж ярьж байгаа. Амен. Тэгвэл эсийн бүлэг нь юу вэ? Эсийн бүлэг гэж ярьдаг нэг эс гэж ярьдаг нэг зарим хүмүүс шинэ сонин содон сонсож магадгүй. Эс гэдэг нь бол тухайн амьд организм бүрдүүлдэг нэг хэсэг гэж хэлж болно шүү дээ. Тэ? Нэг хэсэг. Тийм учраас чуулганы нэг хэсэг бол бүхэлдээ эсийн бүлгээс шууд хамааралтай юм а гэдэг та бүхэнд хэлмээр. За. За эсийн бүлэг дотроо бид нар ямар уур амьсгалыг бүрдүүлэх ёстой вэ гэхээр бид нар халуун дулаан гэр бүсийн уур амьсгалыг бүрдүүлэх ёстой. За бид нар төшөөрөөс харах юм бол айлаас айл гэдэг үг гарч байгаа. Айлаас айл гэж гарч байгаа. Өөрөөр хэлбэл юу вэ? Эндээс бид нар харах юм бол айл бүр талах хуваалт гэж ярьж байгаа. Энэ юу ямар уур амьсгалыг бидэд хэлж байгаа вэ гэхээр яг гэр бүсийн уур амьсгалыг төрүүлж байгаа гэж хэлж болно. Тийм учраас бидний эсийн бүлэг маань халуун дулаан уур амьсгалтай байхын тулд бид нар эсийн бүлгийн ахлагчаар суралцж байгаа зүйл байгаа. Мэдээж бүлэг цуглахын тулд шууд ирээ цуглахаас илүүр бид нар цай, уун, тоол, кофе ч юм уу тэ янз бүрийн жижиг сайжигчуд бэлдээд тэгээд яг хамтдаа нөхөрлөх явдал юм а гэж ярьж байгаа. Энэ бол халуун дулаан орчныг бол бүрдүүлдэг юм а гэж үзэж байгаа. Тийм учраас ах トゥ нар минь та бүхэн эсийн бүлэг цуглахдаа бүгдээрээ яах вэ? Халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд хүн нэг бүр санаачлагтай идэвхтэй байгаасаа гэдгийг уриалж байгаа гэсэн үг юм. Эсийн бүлэгт хүний тоо чухал биш. Тоон чухал биш гэсэн үг байхгүй. Хүн чухал. Хүний өөрчлөлт чухал. Тийм учраас өнөөдөр мөрөд байр чуулганыг бурхан эсийн бүлгүүдээр дамжуулаад бидэд хүрхийг хүсэж байна. Эсийн бүлэг бол маш олон талаараа ач тустай байдаг. За зарим хөдөлгөөнүүд бол гэр чуулган гэж ярьж байгаа. Гэр чуулган нь бол өнөөдөр маш олон ийм сөрөг зүйлүүд бас гарч эхэлж байгаа тухайн гэр бүлийн аюулгүй байдлууд үр хүүхдүүдийн янз бүрийн код мэддэг янз бүрийн ийм аюулгүй байдлууд. За нөгөө төр айлуудын боломжууд бол боломжгүй айлууд гэж бас байгаа. За нөхцөл байдал уур амьсгал гэр бүл янз бүрийн таатай болон таагүй тийм эсвэл гинтийн ийм
харилцааны асуудлууд үүсгэж гэр чуулганжсан бас маш их одоо асуудлуудтай байгаа. Харин эсийн бүлэг бол заавал айл биш юм аа. Эсийн бүлэг бол хаасаагүй цуглах боломжтой. Кофе шоп цуглах боломжтой, цуглаанд цуглах боломжтой, тэ одоо ажлын газрын ойрхон офис цуглах боломжтой гэдэг ч юм уу тэ. Сэл групп бол маш тийм өргөн утгатай гэж болж хэлж болно. Харин гагцгүй тэр газар яаж цуглах ёстой гэдэг нь хэрхэн цуглах ёстой гэдэг нь маш чухал юм аа. Тэгээ манай эсийн бүлгийн ахлагч нар бол бүгдээрээ энэ зүйлүүдийг сурсан байгаа. Тэгээ чуулган удахгүй эсийн бүлгийн бүх хүмүүст зориулаад эсийн бүлгийн сургалтыг хийхээр байгаа, бэлдэж байгаа. Эхлээд бид нар лидершипүүдээ бэлдсэний дараа та бүхэнд хийгээд практик хийхээр байгаа шүү. Бид нар 4-7 хоногийн дараа бүх эсийн бүлгийн хүмүүсээ энд цуглуулад эсийн бүлгийн одоо практик одоо ийм ажил бас төлөвлөж байгаа. Тэр өдрүүдэд та хүмүүс идэвхтэй гоё хамрагдаж бас оролцоосоо гэж бас хэлмээр байна. Хэлмээр намаа. За эсийн бүлгийн бас ач холбогдол юу вэ гэхээр нэг нэгэндээ хүн нэгүрт юм анхаарал тавих боломжтой газар бол эсийн бүлэг юм аа. Эсийн бүлэг юм. Эсийн бүлэг ганцаардаж явж байгаа хүн эсвэл анхаарал хэрэгтэй байгаа хүмүүс юу вэ? Эсийн бүлгээрээ дамжуулаад босгогдох боломжтой. Босгогдох боломжтой. Урам авах боломжтой. Тэ? Бас хамтдаа залбирах боломжтой газар нэг нэгнийхээ юу ачаанаас хуваалцах газар бол эсийн бүлэг юм аа гэж бас хэлмээр. Хайр халамжийг үзүүлэх газар бол эсийн бүлэг юм аа. Ганцаардаж байгаа нэг хүн эсийн бүлэг дээр очингуудлаа би ганцаараа биш юм байна гэдгийг мэдрэх газар бол эсийн бүлэг юм аа гэж ярьж байгаа. Амен. Мөн юу вэ? Эсийн бүлэг бол залбирлаа хуваалцах орчин гэж хэлж болно. Бид нар заримдаа ганцаархнаа залбирлаа, ганцаараа залбирлын сэдв дүүрэн явж идэг шүү тийм үү? Харин эсийн бүлэг дотор яах вэ? Залбирлаа хуваалцах боломжтой. Чиний төлөө залбирах хүмүүс юу вэ? Эсийн бүлэгт байгаа юм а гэдгийг та бүхэн хэлмээр байгаа. Хэлмээр байгаа. Тийм учраас залбирахуд Есүс байна гэж хэлсэн. Бурхны оршихуй залбирахуй тэр газар тэр эсийн бүлэгт Бурхны оршихуй асгарах болно гэж ярьж байгаа. Мөн эсийн бүлэг бол өсөлтийн газар гэж бас хэлж болно. Гэхдээ сургалтын анги бол биш. Харин амьдралын сургуулаа гэж бас хэлж болно. Амьдралын сургуулаа хэрэгжүүлж үзэх, хэрэгжүүлж чадах туслах газар ч бол эсийн бүлэг юм а гэж хэлж болно. Хамтаа Библийг судлана, хамтаа суралцсан, мэдгүй зүйлүүдэд Библиэс суралцсан, чадахгүй зүйлүүдэд Библиэд тусалж дэмнэх газар бол эсийн бүлэг байна. Амен. За гэгмэд би одоо эсийн бүлэг гэж ярьж байгаа бол эсийн бүлэгээр ерөөсөө заахгүй ингээд өнгөрсөн 7 хоногоос заах боломжууд гарч сургалтыг боломжууд гарч ирсэн. Учир жоохон эсийн бүлгийн талаар нэлээд юм аавратай яваад байгаа шүү. Аха. За тэгээд Библийнхаа туршлага болон мэдлэг боловсрлоор дамжуулан одоо итгэл маань өсдөх газар бол эсийн бүлэг шүү гэж бас хэлмээр байгаа шүү. Хэлмээр байгаа. За чуулган өөр нэг одоо дэд бүтсэн нь бол юу гэхээр бүтсийн бас нэг хэсэг нь бол боловсролын хэсэг байгаа. Тэр бол өнөөдөр чуулганд анх удаа ирсэн хүмүүс авралын зам буюу те сайн мэдээний ангид суун. За тэгээд дагалдаг сургуулаад бид нар яах вэ гэхээр одоо чуулганы үнцэг хэрэгцээний сургалтуудыг аавна. Мөн 5 өдөр болон бид нар библийн сургууль бас нээж байгаа. Одоо Sunday school ирлээ. Friday school. За 5 дахь сургууль тийм үү? 5 дахь сургууль эхэлнэ. 5 дахь сургууль маань болоод бид нар яах вэ? Дагалдагч бэлтгэх сургууль маань гэх процессыг явагдаад байна гэсэн утгатай. За иймэрхүү байдлаар бол хоршно гэсэн утгатай зүйл нь. Тэн дотор дагалдагч бэлтгэдэг явна гэсэн үг байхгүй. За эсийн бүлэг сүүлд нь юу вэ гэхээр хүмүүсийг Христ рүү хандуулахад тусалдаг газар бол эсийн бүлэг юм аа. Христ рүү хандуулдаг. Анхны чуулганы гол зорилго нь юу байсан бэ? Цуглархууд бүгдээрээ Бурхны үгэнд хандаж, Бурхан руу хандаж эхэлсэн. Тэнгүүт Бурхан тэдний Бурхны анхаарлыг татаж эхэлсэн учраас Бурхан тэднийг яасан бэ? Тэдэрт аврагчдын тог нэмж өгсөн. Тэднийг өөрөлдвөл ашигласан гэсэн утгатай зүйл юм. Ахтунар минь ээ. Жижиг бүлэгт хүмүүс ороод Есүс Христийг таньж мэдчих эхэлдэг. Тэн сайн мэдээ, бид нар сайн мэдээж нөгөө дагалдагч одоо сургуулаараа сайн мэдээ хэрхэн ярих вэ гэдэг бүх итгэгчний сургалтуудад мэдээж бас орно. За тэгээд яг хөө эсийн бүлэгт сайн мэдээ ярих, сайн мэдээ сонсох газар болвол юу вэ? Эсийн бүлэгт бүрдэх боломжтой гэдгийг бас та бүхэнд хэлмээр байгаа. Хэлмээр байгаа. Тийм учраас та бүхнийг эсийн бүлгэрүүгээ шинэ хүмүүсийг татаараа гэж бас хэлмээр байна. Эсийн бүлгэрүүгээ. За тэгээд бид нар энэтэй холбоотой зарим төлөвлөгөөнүүдийг бол ярьсан байгаа. Тэр нь юу гэхээр эсийн бүлэг тусдаа эв зохион байгуулж болно. Дуу, cover дуучдын ч юм уу,
шүлэг яруу найраг уншдаг ч юм уу эсвэл ямар нэг кофе шоуд ямар нэг үйл ажиллагаа хийгээд эсвэл чуулган дээр ямар нэг үйл ажиллагаа хийгээд сайн мэдээ тарах эвентүүдийг хийх боломжтой. Заримдаа бид нар ганцаараа сайн мэдээ ярьж чадахгүй санаа зовдөг тий тусламжууд хэрэгтэй байдаг. Харин эсийн бүлэг бол бие биендээ тусалдаг яг л нэг юм организм учраас сайн мэд хүмүүсийг Христ рүү хандуулахад маш том хүч дэм болдог юм аа гэдгийг хэлмээр байна. Амен. Тэгээ учраас та бүхэн эсийн бүлэгтээ идэвхтэй сайн цуглараасаа гэж бас хэлмээр байна. Тэгээ бид нар эсийн бүлгийнхаа суурийг тавих одоо үе рүүгээ орсон байна. Тэгэхээр бүгдээрээ хичээцгээе. Хамтаа залбирцгаая.